Бэлтгэл, бас дахин бэлтгэл. Юу ээ? Ингээд л буугаад өгчих юм уу? Жэн. Багшаа гэж дуудаач. Ийм бэлтгэл гэж юу байсан? Яах гэж ийм хийгээд байгаа? Өөх мэдрэмжээ маш сайн хурцсалж өрсөлдөгчтэйгээ тулдаж чадах юм бол Шав. Ча. Шав. Шав, шав. Болдог ч гэсэн хүйтэн зутан уухтай адилхан. Би яаж чичээгээд чадахгүй байна. Битгий сул дорой загнаад бай. Кэт багш байсан бол хэзээч бууж өгөхгүй байсан шүү. Дахиад нэг дээр. Тийм ээ. Яг наа зүтгэлчин шүү дээ. Монк карт. Энэ бол мангасуудын уралдааны карт унаж уралдаг мото спорт. Мегароид болон ховирч ялагч болоорой. Драка, яваарай. Яй, өвдөд байна штэ. Юу вэ? Иймхий юмд баашлаад л бэний. Яй. Жин зүгээр болов. Санаа зовчл байна шүү. Ийм хүн зэт хувирлын төвшөнд хурж чадах болоо да. Би Жинийг бэрцэнд санаа зовоод байна. Тэрэ. Аа, тийм үү. Хэдийгээр одоо чадахгүй ч гэлээ. Жин бол хизээ нэгэн цагт Дестрог ялж чадна гэж итгэж байна. Тэрэ. Чинээс тусламж гуй гэсэн үү? Тэрэ. Аа, тийм шүү. Чем бол Алдарт Баатар Кейтийн шав шүү дээ. Тэр чин сайхан санаа байна. За. Яв. Тэгээд намайг Дестрог буулгаж ав гэж байгаа юм уу? Тэгж болохгүй нэ. Яагаад тэр вэ? Багш чинь хорлсон өшөөг авмааргүй байгаа хэрэгөө. Багш минь яг л үйл шиг хүн. Энэ хорвогийн хаанч баригдахгүй жинхэнэ Баатар байсан хүн дээ. Ийм хүн Дестромитэд ялагдсан гэдэгт хизээч итгэж чадахгүй. Тэгээд өшөөг нь авах хэрэггүй гэж байгаа мó. Ямар сонин шалтгаан бэ? Тэр тал дээр тусалж чадахгүй нөөчлөөрэй. Зүгээрээ. Анхнаасаа хэцүү зүйл гуйсан байна. Одоо миний хийж чадах ганц юм бол Жинийг мундаг баатар болоход нь тусалж бэлдэх юм. Холдцгоо. Хамгаалалтын ахмадын тушаал шүү. Улсын хааны унтлахын өрөөнд хэн ч орж болохгүй. Юу чимээ шүүгэн бэ? Мэрт. Ямар хэрэгэрээ? Эзэн хаанд өөрт нь айлтгах зүйл байна. Хаан тайван байх хэрэгтэй. Айлтгал байгаа бол би дамжуулаад өгье. Тэгвэл энийг чиний өгсөн юм шудраг үнний өр биш байсан. Хорон санаатны өр байсан. Дракару буудсан бицтэй. Тийм ээ. Хавхар болон хувирч Драка бүх зүйлийг сүйтгэчихсэн. Ой. Сан хэрэг болж. Юу? Драка байхгүй болчихсон бол одоо Сенагунжийг эргүүлж авч ирэх хэлүүлдэж. Арай эзэн хааныг өөрийн тушаалаасаа болоод чулуу болгочихсан биш үсттэй. Ямар нэг юм ичсэн юм аа та. Тэгвэл харал та. Юу гинэ? Эзэн хаантаа.
Яагаад ч хааны батламж өгөхгүй байсан юм. Уучлж чадахгүй дээ. Хизээч зүгээр арахгүй Дестро. Чамайта. Эцэгэрийн бач яаж угаач нэг. Шорон даваач чи. За. Дракат Аубисийн үрийг хийсэн хүн энэмэгтэй юм уу? Чамд хамаагүй. Аубисийн сүү алдрыг түгээх чинь миний үрэг биш үү? Кейти хүүг илүү чадварлаг болохоос өмнө устгах гэж байгаа юм. Кейтийн хүүгээс тэгж их айгаад байгаа юм уу? Юу гэнэ? Дестройцтэй. Юу болов? Сэнэгүнч тэнгэр тосгоноос онгоцоор зүүн зүг рүү явсан гэж байна. Юу? Мөрдөгчтэй явуул. Айл болох хурдан хүнжиг авчрах хэрэгтэй. За. Энд байна. Бүх мэдрэмж байна. Өрсөлдөгчийнхөө хөдөлгөөнийг альсаараа мэдэрч, хамраараа үнэрлэж, шимийг нь сонсоод баримжаалах ёстой. Ингээд үү? Арай болоогүй байна. Сансныг бодвол ойрхон байж. Хоёраад Метроид. Шау. 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 Яг наадах ч шүү. Гэхдээ анхаарал алдаж болохгүй. Жин мундаг байлаа. Сайн байлаа шүү. Чиний хийж байснаар боллоо. Нүдэ бааж гсэн байсан ч эргэн тойрны бүх хөдөлгөөн мэдрэгдээд байсан. Би чамайг багш гэж дуудгаад байна шүү дээ. Энийг нэг хардаа. Поско Гран-при? 4 жилд нэг удаа Поско цайцад болдог Монкартын уралдаан байгаа юм. Энэ уралдаанд төрүүлсэн тамирчин Баатар цолыг авдаг юм. Чин Багш гэж. одоо шууд зэт хувирлын нууц арга заагаад өгөл дөө. Йоо. Бэлтгэл эхлээд удаагүй байхад уу? Хичээнэ. Би Гран-при тэмцээнд орж Дестрог ялах ёстой. Гүйж байна штэ. Одоо хүртэл дураараа хിവэр байх шүү. Шин мод соёлогч нь болж байна. Үнэн юм уу? Уралдаад үзье. Бүх биеэрээ зэт хувирлгэж ямар байдгийг мэдрээд үзтээ. Зэт хувирлыг мэдрүүлэх. Миний хүсэж байсан зүйл. Драка явцгаая. Чао. 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 Чао.
Хувраг Детройт. Хувраг Детройт. Хацарлаа. Чадвар нь аргагүй өөр юм аа. Жин бүр юу ч гүй алчихлаа. Ингэж муу жолоодож байхад Зэд хувирлаар хувирч чадахгүй. Үгүй. Драка босоорой. Хурдан босгоод байна. Энэ бол чиний буруу, Жин. Юу? Кейт багштай хамт байхдаа Драка үнэхээр хүчтэй байсан. Мангасынхаа хүчийг гаргана гэдэг бол тамирчин хүний чадвар шүү. Энэ хэвээрээ байх юм бол чи багшийн хөлийн уламж хүрэхгүй шүү. Шаолин. Одоо зүгээр гэрлүүгээ буцаж үз. Зэд хувирлын талаар мөрөөдөгч хэрэггүй.